Сайн уу найзаа? Би өчигдөр их сонирхолтой зүйдлээ. Өглөө босохдоо маш их сандарсан байсан. Минтэлмаа охин минь чи яагаад гашгараад байсан юм бэ гэж ээж гайхаж асуухад хүрсэн зүуд маань надад ихийг бодуулсан шүү. Тэр зүудэнд орж ирсэн үйл явдлыг тайлах гэж намайг бодолд оруулсан асуултыг би чамаас асуунаа. Ямар зүуд байсан бэ гэхээр яагаад ч юм бүү мэд би ганцаараа нэг эцгүй арал дээр байх юм. Тэр хаваараа аав, ээж, дүүгээ хайгаад олоогүй. Хизээ мэдгүй харанхуй болоход надад аимшигтай санагдаад бас гэдэс өлсөд яагаа мэдэхгүй их уйсаа. Эцэстээ надад хинч байхгүй болохоор би өөртөө найтахаас өөр аргагүй болсноо ухаарч идэх юм хайсаар хоёр өөхөн цагаан чулуу, нэг хугарсан урт мөчөр, 3 ширхэг жижигхэн жараахай, хэдэн ширхэг жимс олсон боловч энэ арлаас явах нь байтугай идэх хоолооч олж чадахгүй байгаадаа их гутарсан. Гэтэл тэр холоос над руу нэг улангассан бар хар хурдаараа гүйж ирж байна. Би ч аим хавраарай гэж хашгирсаар ашгүй ээж намайг сэрээж саяныг би аврагдсан тэр. Зүуднээсээ сэрэх мөчөд би яг ийм биш юм гэхэд хэрэгтэй үед өөртөө найдаж өөрийгөө авч явах шаардлагатай мэддэг чаддаг зүйл байна уу гэж асуусан явдал юм. Зүудэндээ бол би яахаа мэдэхгүй байсан. Сэрээд сайн бодоод үзсэн энэ асуултынхаа хариултыг өөрөө олсон шүү. Надад сонирн байна л да найзаа. Чи хэрвээ миний оронд байсан бол яах вэ?